Танд Монгол улсын засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яам, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийн танилцуулгыг хүргэж байна. Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх эрх зүйн тогтолцоог сайжруулах зорилт тусгагдсан. Мөн 2028 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд шинжилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэхээр заасан. Энэ хүрээнд тус яам, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж, засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол улсад шүүхтэх эвлэрүүлэн зуучлал болон шүүхээс гадуур эвлэрүүлэн зуучлал байх холимог тогтолцоог 2012 оны эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар хуульчилсан боловч судалгаагаар шүүхтэх эвлэрүүлэн зуучлал амжилттай хэрэгжиж байгаа талаар дүгнээд тус хуулийн хэрэгжилтийн гол цөм нь шүүхтэх эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх, сайжруулахад чиглэгдсэн байна хэмээн дүгнсэн байна. Тухайлбал шүүхтэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны статистик тоо мэдээллээс үзвэл 2014 оноос 2020 оны хүртэлх 6 жилийн хугацаанд нийт 223,468 иргэний хэрэгээс 47,587 хэрэг буюу дунджаар нийт иргэний хэргийн 17.2%-ийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар амжилттай шийдвэрлэсэн бөгөөд энэ нь иргэний хэргийн шүүхийн ачааллыг тэр хувиар багасгаж байгаа ач холбогдолтой юм. Харин шүүхээс гадуурх төрийн болон төрийн бус мэргэжлийн холбоот дахь эвлэрүүлэн зуучлалын бодит хэрэгжилт хангалтгүй түвшинд байгаа бөгөөд үүний учир нь төрийн болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоотод эвлэрүүлэн зуучлагч ажиллаж талуудын маргааныг амжилттай шийдвэрлсэн ч тус эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулдаггүй, тухайн маргаанаар дахин шүүхэд хандах, нэмэлт зардал үүсэх, цаг хугацаа алдах зэрэг сөрөг нөлөөллийг үзүүлж байсантай холбоотой гэжээ. Үүнээс үзвэл эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэгжилт зохих түвшинд хүрч чадаагүй байна. Иймд хуулийн шинжилсэн найруулгын төсөлд дараах зарчмын өөрчлөлтийг тусгасан. Үүнд шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын үр дүнд байгуулагдсан эвлэрлийн гэрээг шүүгчээр баталгаажуулж хэрэгжилт зөрчилдүүл албадан гүйцэтгэх боломж олгох. Иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах төвийг магадлан итгэмжлэх тогтолцоог бий болгож, хууль зүйн яам зөвшөөрөл олгох, сургалт, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх. Шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын төвөөр дамжуулан зохион байгуулах шаардлагыг тодорхойлох. Банк бус санхүүгийн байгууллагын зээл, түрээсийн гэрээ зэрэг эвлэрэх магадлал өндөр маргаанд урьдчилан эвлэрүүлэн зуучлалд хандах журам тогтоох, эхний уулзалтыг заавал хийх, эвлэрэл амжилтгүй болвол шүүхийн тэмдэгтийн хураамжаас хөнгөлөх зэрэг хөшүүрэг бий болгох. Эвлэрүүлэн зуучлалын нууцлалын зохицуулалтыг олон улсын жишгт нийцүүлэх. Энэхүү хуулийн төслийг хэрэгжилтийн үр дагавар болон урьдчилан тандалт судалгаанд үндэслэж IDLO, EBRD зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр гадаад дотоодын зөвлөхүүдийн санал тулгуурлан боловсруулсан болно. Танд Монгол улсын засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яам, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийн танилцуулгыг хүргэлээ.